Тэгэл босгос хийгээл иймэрхүүстэй явчихсан шүү дээ. За сайн мэцхан монголчуудаа өнөөдөр би юу танилцуулах гэж байна гэж өөрийнхөө гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ танилцуулахар шийдсэн байгаа. Хамгийн эхлээд миний нүүрний тостой танилцъя. Беркелийн нүүрний тос. За энэ камертаа өгөөд харуулчихъя. Миний хувьд 10-аас бол 7 он бол өгнө. Нүрийг яг сайн чийгшүүлж чаддгүй маа. Беркелийн тосыг би 3 сар хэрэглэж байгаа. Одоо энэ тос дуусж байгаа. Энэ Беркелийн тосыг би дахиж ерөөсөн хэрэглэхгүй. Нэг сайн санагдаагүй учраас. За дараагийн миний тос бол та бүгдээ харж байгаачлаа зовхны тос харагдаж байна. Зовхны тос. Энэ тосны хувьд энийг би бол огт хэрэглэсэн болсон. 100 заяа би Facebook-ийн рeel үзчихсэн юм а. Хин нэлээд энийг Facebook-ийн хүүхэн гинтэн гарч ирээл учиргүй зөвлөгөө өгсөн. Би энэ зовхны тосыг өдөр шөнөгүй хэрэглэснээс хойш би нүүрний ямар ч өвчлөөгүй болсон гэсэн. Энэ нь яг тарих толгойд өстой цахилгаан шиг би энэ зовхны тосыг өдөр шөнөгүй хэрэглэжээ гэж бодсноос болж та бүхэн харж байгаачлаа миний цовх улаагаад харшил өгсөн. Тиймээс ерөөхдөө баг тосыг 100-аас хойш хэрэглэхэ болсон. Миний дараагийн танилцуулах зүйл бол Беркелийн витамин C-ийн серумыг хэрэглэж байгаа. Бүр хаяада нэг 7 хоногт нэг л удаа хэрэглэдэг юм уу. Дараа нь гиалуроны хүчил. За хамгийн сүүлд нь энэ нарны тосыг хэрэглэдэг байсан. Одоо тэг хэрэглэхээ болцсон. Цовхон дээр харшил өгснөөс хойш харшил өгчөр бас зовлонтой мэл харшил маань бүтэн баг 2 сар болж идэрсэн. Би ямар ч тос түрхээгүй. Миний тос түрхсэн шалтгаан гэх юм бол би 28 настай. Миний айрс хуурашаа баг жижигэн өрчлөөнөөс бий болж исэн. Тийм учраас энэ өрчлөөтэйг тэмцэе гэж бодсон боловч тэг харшил өгөөд баг тосооч болсон. За миний дараагийн танилцуулах бүтээгдэхүүн бол CeraVe хэмээх бүтээгдэхүүн байна. Энэ нь бол нүүр цэвэрлэгч нь. Яагаад энийг сонгосон бэ гэхээр би ChatGPT-гээс асуусан. Хамгийн гайгүй зөвлөх нь бид хоргүй одоо нүүр цэвэрлэгч нь юу байна вэ гэсэн чинь CeraVe-ийг зааж илээ. Тийм учраас CeraVe-г сонгосон. Өнөөдөр мөн та бүхэн харж байгаачлан CeraVe тосыг нь авсан. Беркелээс хамаагүй дээр гэж хэлээ. Гэтэ өнөөдөр л туршаа үзсэн. Ямар хүн юм бол магадгүй 2-3 сарын дараа дахиад би гоо сайхны бичлэг хийхдээ энэ дээр дүгнэлт өгөө. Үнэхээр үр дүнтэй тос байна уугүй. Энэ жижигхэн тос юм байна. Гиалуроны хүчлээр баялаг гэсэн учраас гайгүй баха. Би тэгтээ ер нь бол тос аль болох бага хэрэглэдэг болсон. 7 хоногт бараг л 1-2 л хэрэглэдэг байх шүү. Үнэн санхүү тэмнэлттэй. Тэр зовхны харшлаас болоод яг бас тоснуудаас хүн айдаг болчт юм лээ. За дараагийн танилцуулах бүтээгдэхүүн бол Nioxin-ийн энэ шампуныг хэрэглэдэг. Nioxin-ийн энэ шампунь үсийг өтгөрүүлдэг. За та бүхэн харж байгаачлан миний үс ерөнхийдөө халзраал хойшоо явж гин. Яг бас эрэгтэй хүний хувьд үс сум гэдэг чи бас нэлээд хүнд асуудал байдаг нэ. Бус эрэгтэй хүмүүс ер нь ямар хуу арга хэмжээ авч гин яаж гин энэ шампуныг хэрэглэснээрээ үс баг зэрэг өтгөрж байгаа юм шиг санагдаад байгаа. Тийм учраас энэ шампуныг би орог 2 жил хэрэглэж байгаа. Шампуныг хэрэглэж дуусчаад үсэндээ үс үнэлтийн эсрэг энэ серумыг ашигладаг. Nioxin-ийн энэ шөнийн серумыг ашиглаж байгаа. Энэ серумыг би түрхээ болоод 1 сар болцсон чинь гинтэн л яг 12 сараас би түрхээ болцсон юм а. Тэгсэн чинь 12 сарын сүүлээр гинтэн унаад эхэлчихсэн юм лээ үс. Тэгэхээр би бүр ингээд адаптац дасан зогсчихдаг л гэж ойлгоод байгаа тэр тосондоо. Тэгээд тэр тосыг нөхгүй шууд унччихлээ. Үс ингээд та бүхэн харж байгаа чинь миний үс ингээд шууд нэлээд унтсан. Гэтэ яг арга хэмжээ авнаа тий. За дараагийн бүтээгдэхүүн бол та бүхэн харж байгаачлан энэ өнөөдөр болохоор Minoxidil-ийг авсан. Үс уналтаас сэргийлдэг. Хаяач бүр нэр хүн энэ ус унаад залхах юм байна нөө. Зүгээр халдсалчт юм уу гэж сүүл рүү бодоод. Надад ер нь халдсан ус зөх болов. Та нар юу гэж бодож байна?
доор комент сэтгүүл хариултаа үлдээгээрэй. За иймэрхүү харагдаж байна. 12 цагийн зайтай өдрийн 2 удаа гэсэн. За мөн адил би 2-3 сарын дараа хэрэглээд үзье. Үр дүн хэр байх нь вэ? YouTube-ийн reel юм уу эсвэл урт бичлэгэн дээр оруулчих. Та хэд юу гэж бодож байна? За ийм цацлагаар хэрэгэлдэм байна. Тусдаа. За миний дараагийн танилцуулах бүтээгдэхүүн бол зүгээр л энгийн бүтээгдэхүүн. Vaseline. Vaseline-ыг яг тэр зов хашил өгсөн гэсэндээ тухайн үед Vaseline-ыг төрхдөг байсан зөвхөн дээрээ. Vaseline хамгийн хашил өгдөг, хамгийн энгийн тос гэдэг утгаараа Vaseline-ыг сонгосон. Тэгтэл тухайн үед бас жоохон улаагаад идвэсээ. Усанд орсны дараа зөвхөнгөө улаач төс. Би нүүрээ ч угаач чаддаг байсан. Нүүрээ угаачингууд нүүр амар хуураш чинь угаахгүй тэгэхээр бас усанд орохгүй болохгүй. Тэгээд яалтчгүй 100 бол Vaseline-аар бол нэг хэсэг амьдэрсэн. Дараагийн бүтээгдэхүүн бол жинхэнэ ирчүүдийн бүтээгдэхүүн. Папа. Энэ бол миний wax. Би одоо ингэтийн үсээ угаан заяа. Тэнгүүт хоёр тал нь өрөөчгөр нэг иймэрхүү хэмжээтэй wax авч байгаа л гарандаа н ороглоо. Ингээл налуулчтай. Тэгэл жоохон уртхан ингээд баг зэрэг ингээл босгос хийгээл иймэрхүүстэй явчихсан шүү дээ. За одоо хамгийн сүүлийн танилцуулах бүтээгдэхүүн бол папа. Ийм цайр харагдаж байна. Цайр болон витамин С-тэй энийг уусгаал 1000 мг-аар өдрийн нэг удаа л уучтیں۔ Цайр нь 15 мг, витамин С нь 1000 мг-аар арсны коллагенчлэлтийг нийлэгжүүлнэ. Коллагены нийлэгчлэлтийг сайжруулна. Дараагийнх нь өнөөдөр болохоор витамин D авсан. 10,000 эднээсээр шууд уусан. Эхний ээлжин. Тэгээд дараа нь 2000 эднээсээр 2 сар уучий гэж бодоод байна. Яг би витамин D-ийн шинжилгээ өгөөгүй л дээ. Гэхдээ витамин D-ийн дутагдaltaй гэдгийг ойлгоод байна. Тийм учраас шууд авчиж байгаа. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Эргээд уулзцгаая. Баярлалаа. Баяртай.